За хосууд сайн байцгаана уу? Сайн байна. Хотын сургуулийн хүн ч өөр юм аа. Морин дээр хүртэл бүжиг хийж явах юм да. Та хоёр саахан хураг зөрүүлэхдээ амаргийн жүжиг тоглож болсон юм чинь. Би морин дээр бүжгийн хөгжим сонсож болох үү? За болилтоо чи. Та хоёр ч жүжигээ үргэлжлүүлсээр л явах шиг дээ. Болилтоо. Яг юм бэ. Би л готорт үлсүүлсэн бол ичхэн эдгээ гайхуулж явах байсан юм. За тоглосон юм. Төв сургуульд явах хүүхдүүд элгээлтийн эцнийг урьж байна. Намайг та хоёрт хэл хүрэх гэсэн. Готов? Та хоёр заавал очиорой. Очноо. За баяртай. Би явлаа. Баяртай. Солонго чамд их сайн юм аа. Тийм байлээ гэдээ яах вэ дээ. Хондан толгойд минь өрдөлөн хайрлаарай. Алуу. Хишгүй хайрлаарай. Олон болж. Эхээсээ салж чадахгүй байгаа юм амттыг хүлээж авлаа шүү чи. Хичээн шүү хичээн. Энэ хоргонууд царцаа чангахан дуурахад л өргөйн. Битгий хашид тасгаараа бэрэг болчихдөг юм шүү дээ. Дандаа салхи сөргөөж бэлчээж хүйтэн усаар усалж явах. За тэгээ туугаж явдаг хүм. За. Залуучуудын хорооллын клубт уулзалттай дараа нь хэвшлэгтэй. Энд ерөөсөө ажил тасрахгүй маа. Та нараа дуулсан баг. Дээр үед улсын сайн малчин гэгдэж явсан. Одоо авраг малчин. Ёстой ясны малчин дамбуга хонион дагаж яваад бэлчээртэй унаж сандраглаа. Эмчийн эрдэм эмийн сайнаар л торгож үлдлээ л дээ. Ийм сайхан буурлуудын уламжлалт арга ажиллагааг өвлөж ахуулсвал баараагүй та нар байна. Хичнээн мэрэгэн ухаан, бодол санаа энэ настан буурлууд байгааг хэмжихийн аргагүй. Ийм учраас та нарыг настан буурлуудынхаа үгийг эрдэм гэж үзэж баараагүй эзэмшин хэрэгжүүлгэж заях байна. Шатуу аваргаас асуух юм байна уу? Хэнд ямар асуулт вэ?
найзын малчин болгож байгаа штэ. Өө тийм үү? Тийм ээ. Одоо яа гэх вэ? Юмыг анханаас нь л амар хэлбэрт бодож буруутсан хүн л дээ. Зөрөөд би хайчих юм билээ дээ. Сургуульд орё гэхээр шалгалтын дийлэхгүй юм. Энэ хороололд хончин болох ч яах вэ шүү. 7 хоногоор ээлжид хоны хариулч 2 ээлжтэй. Бүтэн хагас сайдэр бүжиг наадан болно. 90 80 газар шүү. Марлмаа. Аав чи вигаагүй. Тааруухан. Чи бүжигэнд орох уу? Хэдэн хоног маань хэцүүдэж байгаа бах. Уулзалт тусгаар буцна. Хорооллынхны чинь энд амарч ажилласан яваад очихоор оторт байсан зөрөөд ирдэг юм байна. Отрохын ирлээ. Отрохын гэнэ үү? сайн уу? Алуу залуусаа бүжгэндээ орцгоогоор сандал суудлаа янзалцгаая. Айтайхан ч юм уу? Лав халуустай юм байна. Аа. Даг шүү. Орой болохоор телевизэр үзнэ гэж. Отрыг орцгоогоор. 90 юмтай газар да. За бүжгэндээ орох уу? За одоох. Хүй Солонгоо. Чиний малчин болно гэдэг чинь зөв үү? Голмооргүй л ажил шүү дээ. Надад бол дэндүү төсөн ажил юм да. Шадавга одоохондоо яах вэ гэж авсан байх. Хүүний жил ирнэ үстэй. Тэгэхээр нь л за баяртай гинэз. Сагаануудаа. Бүжгэндээ орохгүй яага. Та нарын бөө хөслөө. Ястай орцгоё. За орох уу? Ямар ч гэсний бүжиглээд байгаа юм. Өгжөн тоглоом тоглоом. Одоо ингэ бүжиг. Дараа нь илгээлтэн эзэн цэцэг дулам дуулнаа. Цаадах чинь дуулах нь. Тийм үү? Би дуудах хастаа. Аа? Хүүш ичиж орохгүй юу хийж байгаа юм бэ? Одоо хорлоо. Та чи намайг дуудаад ирнэ айлээ. Би чамайг хүлээж явах байх уу? Өөрөд нэг. За явлаа. Эй, таа хөвлөө. За хумаа. Чи надад маа. Ба. Баярлалаа. Марлмаа. Хоёулаа жоохон бүжгэлчээд хамтдаа харъя л да. Үгүй ээ. Найз нь аав санаа зовоод юм. Чи явтаж яхан бүжгэлж байгаа л уч. За. Гэнт хургийг ялгачаар эхийн дэлэн чинээд байж магадгүй. 1-2 саачих юм бол сайхан болно доо. Чи чинь ч овоо саачихдаг юм байна да. Гэхдээ ч марлмаа гिचигэн гүйцэхгүй л дээ. Тэр чи эмхтэй хүн чинь. Би саах юм бол гамбатахаас дутахгүй. Гүе ёро за тэгвэл хувин автраад нөгөө талаас нь саачих. Марлмаа гिच чинь ирж явах шиг. Хүн ер нь
юуханд сурсан хэрэг болдг юм шиг даа хүүхэн. Сурсан юм ердөө илүүднэ гэж байхгүй. Та гурав маань дажгүй шивтэй. Дажгүй. Дажгүй. Та хурал номтойгоо сайхан болов. Сайхан болсон. Заавалж. Аава. Удахгүй цэрэг халагдах гин. Чихэн чимэгтэй л сураг байна. Цэрэг халагдаж байхад хоёулаа гүүгэн барьдаг хэрэгээ. Зэд гац маань өвлжин дээр байгаа. Тэгээд ч хүн бүлгүү чадах юм уу да аава? Энэ хоёр вороос ахуулаад бидэнд туслах хүн ер нь хаан мундах үү? Оо, сага дуусч уу? Дуусчихсан. Оволтой. За хоёр ванд минь хэрэм залгилж хаад харж үзтээ. Хад шиг хамтаа ирсэн хангай шиг хоёр хөлөгчөнч сүйд болох шиг байна да. Оо аава. Хөхөнгөрт өвлжөө бариулсан манайх их тэнд өвлж гэж байна лээ. За тэгвэл очиж үздэг хэрэг. Харин таныг чадвал маргааш үдээс хойш очоорой гэж нэгдлийн дарга хэлүүлсэн. За. Наадис армаста амтны бараа хараагүй юм шиг дандаа л хөөхд задаж идэгэн шүү. За бидгийн өглөөд бай. Задууснаас муудна гэж юу байдгүй. Орилжиллэг. Чи битээ зассан. Ахач. Чи тавьчихлаа. Дандаа зотхоо. Сайр. Юу болож явтыг хөтэй? Савл хийвэл саагалт айл руу гүйчээд байх юм. Айл аймаг улс чинь бие-биедэн орж гарч ялгүй яах вэ? За энэ чинь Энэ миний шав. Нэгдлийн даргын дүү. оо Намайг дагаж хончин болно гэж байгаа. сайн байна. Энд зөв дарга яриад байсан охин байх нь. За юу юм. Цэрэг халагдаж байгааг нэ. За. Хүү маань удахгүй ирэх нь дээ. Яашгүй дээ. Ятва. Оо. Сумын төв шинэгээр авчирыг. За тэгье. Чамгүйгээр бүтдэг ажил гэж эдэнд байх юм биш үү? Шинэ гэрээ хизээ барих юм бол та. Харин. За энэ өвлжөөч уулын ороод авсан хоёр талаар нь ороосон 3 салхины цохилтой газар юм да. Энд малиад хэсэг. Тэгээд одоо яах вэ? Жаахан өгсүүлээд барьчих болмоор л юм. За дарга минь. Хашаа хороогийн чинь цагийн хатууд хэрэглэхээс биш. Халуун зунаарч хамаагүй малаа хаших гэж байтгүй ба. Мал гэдэг жавар сөрж, өлчирж, үснийхэн галыг сэргээж өвлийнхээ хуйгийг олж явдаг юм. Тэгтэл та нар хашиж бэгэн сайр багал өндийлэгч. Малыг хайрлах сэтгэлгүй бол юу ч бариад нэмэргүй шүү. Гэтэл та чинь таанзлахаас өөр юм мэдэхгүй хэдэн хөөхдөд хороолол энэ тэргээд юу ч бариад өгчихвдээ. Залуу улс чинь бүжиглэж хөгжимдөлгүй яах вэ бага юм. Малчин гэхээр л соёл боловсрлоос хол байж болохгүй шүү дээ. Хэц бороо хойшооч малчин болдоо. Малаан хайрлж байж сайн малчин болохоос биш үнтэй цайтай юм авч өглөө гэдэж нэг сайн малчинч болчихгүй байх шүү. Тийм үү даггүй юу? Өглгүй яах вэ? Модны аймгийн нийгмийн мал 5% өссөн байхад хогийн мал 30% өслөө гэвчтэй. Ясны малчин малыг тэгж ялгаж маллахгүй шүү. Энэний цааны юм бэ? Гэхдээ л малыг хайрлах хайр өөрийн гих сэтгэлэл дутаад байгаа юм шүү дээ. Ийм сэтгэлийг хөгжим танзаар нөхөхгүй. Харин харваагаасан ишиг хурхтаа хутгалдаж унаг дахтай тоглож байж л тийм сэтгэлтэй болдгийг. Багая та өөр учир байгааг бас бодож үзэл дээ. Жирийн сурагч машин зохиодог болсон өнөө үед энэ залуучуудыг чинь яаж сургууль соёлгүй болох юм бэ? Таны үеийн ихний мал дагаж өссөн үе цаг нэг өөр. Энэ одоогийн залуучуудын амьдрал ах үе хүсэл мөрөөдөл бас нэг өөр байна шүү дээ. Энэ л хөнгөн хөгжим бүжиг наадамгүйгээр залуучуудын амьдралыг төсөөлөх хийж аргагүй болж.
Магадгүй. Тэгтээ дарга маань малчид нь хаширж, мал нь өлчирж байж л өгөөд шимэн аривжин шүү дээ. Эрдэмтэд та нар магс үхтэй мал хийнэлвэз. Хийх шүү. Яжилжил байна уу? Яжилах ч юу байхад. Тэр мал чинь манаасан илүү партай байшинд байж, жортой хоол иддэг ямбатай мал байна биз дээ. Таны хатуу зөөлөн үгийг дуулалгүй яах вэ? Багаяа хоёулаа маргаана өндөрлөх үү дээ. Дараа маргах цаг олдно үстэ. Та яваад харьцах чадах уу? Зүгээр. Гэлтрүүлээд харьцах нь. Танаач бас хөөрхөн зайтай шүү. Өнөөгөө эрдмийн ажил чинь юу боллоо? Одоо ихэрлэх нь удамшиж ил байна. 3 ихэр 4 ихэр нэг гарсан. Ер нь овоо шүү. Гайхмаар. Сайн хончил хэрэгтэй дээ. Яриа юу байх. Дэдгийн хүүд ажгүй шүү. За. Одоо бид нэг төрлийн идэвхжүүлэгч хээлтэй гүний сивингээр тариж туршиж байна. Юм болно байхаа. Багаяа. Оо, Ихэр удамтай хонь өсгдөг суур биш. Нэгдэл болчихвол мөн сайхнаа. ёроо. За баяртай. Баяртай. Таны би яаж? Зүгээр. Харин тэнгэр хангаал тэнхэрх гээд байна да. Би гараад өрхөө тэгшилчээд хонио эргээд ирье. Ямаатайхан ургатах нь гайгүй л байдагсан. Сүрхийн үтэн бороо орхуулав та. Юутай ч гэсэн би нэг хувцас солиотох. Та санаа зовлтгүй аава. Ямааг нь ах таймд. Ямар ч гэсэн нөмөр болоо зогсчих л ёстой. Энэ хэд ч яах вэ? Өөрийн гар дээр байгаа гайгүй. Нөгөө хитэн хуурхам нэшээ. Хариуцсан хончин байхад ТВ-т хоёрыг мал шүү дээ. Энэ ширүүн бороонд хэдэн хургам нэр яасан бол та одоо хургал гэх юм. Бараг том төлөг болчихсон шүү дээ. нэлээл хатуухан гартай хөвдөл очих шиг болсон да. Юу? Харин ч зөөлхөн сэтгэлтэй цайлхан залуу байгаа юм. Тийм гэж үү дээ. Онгон дооргын зүгээ тоглолцсон чинь багаа намайг өөрөө залгах гээд. Хончоо робот гэж байдаг болоо. Робот гэж юу юм бэ? Төмөрхөн бороотоос дэд хон дагуулаа тавьчихгүй юу? Оо, байдаг бол нэгдлийн дарагт л байдаг ба. Хаанаас та?
Мархан сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Намар яасан ороо хонь бэлчээгээ. Гүүгээ барих гэсээр байгаа. Амжуулдаг болсон юм аа. Мяту бахал барилцч гисэн. Марлаа эсгэл юм уу болоо юу? Үгүй. Аавал барих гээд. Багая таны би гайгүй дээ. Бүр гайгүй шүү. Алив хүүхэд минь наашаа сууцгаа. Зүгээр. Аав жаахан гайгүй шиг болохоор ажил төрүүлгээд унах юм. Тийм үү? За чи хож. Адууны салхи хэмэр сэргээд юм шүү дээ. Хүүхэ цай идэх аваад. За за. Гадаал сайлчхаас ирээд. Багая та сүн дээр гарчиж яста мундаг магтсан байна лээ. Алуу. Манай шагдруу айл бүтээл дуур үлвэлээ. Намайг юу гэж магтдаг юм бол да? Тэр юун гарлаа. Энийг хараач. Гэмэн залтдаг ирвэх нэ. Хоёроо социалист дуралдаанаар жигүүрсэн ч гэх шиг. Тооцоотоо үүрэг амлалтаа биелүүлсэн ч гэх шиг. Хүмүн сүнсгүй залдаг бармалдаг юм чинь. Би уг нь худаг хашааны тухай илгээлтийн хүүхдийн тухай бодсноо ярьсан юмсан. Зөв. Таа. Гүм яар сарыва тосорчдөг байх шүү. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Унаг уургал ийгэл сансан юмсан. За. Манай марч сайхан цай технэр болох нэ. Миний охины цайч ясны хөлс гарган шүү. Урд сэтгэл сайтай хүний цайг сайхан л байдаг гэдгсэндэ. Ястай. Марцснаас илүү нугламтай хонь гэдэг чинь нуруу илүү гэсэн үг гэлөө. Тэглгүй яах вэ? 20 хоньны дундаас нэг хоньны мах илүү гарч байгаа юм шүү дээ. Ашигтай мал шүү. Та нарын мэддэг нь л мах. Май чи нэг нь сангвиш. Чи чүр болохон байжаа. Харин тийм ээ. Би өөрийнхөө бичсэнийг өөрөө танимааргүй болчихсон байна. Их залдаг ийм. Би хэзээ тэр социалист дуралдаанаар жигүүрлэн далавчлна гэсэн юм бэ? Би ерөөс юм бичхэн болдогч юм билүү гэж бодох юм даа. Манай шагдруу сайн. Сумынхаа нэрийг аймгийн сонинд гаргаалгаа хүнтэй. Намзасгийн үнэн сонин төртөл 2-3 биччихсэн байсан. Шагдар минь жаахан нудрахтай байж үз. Одоо нутгийн нурууг та нар л түших цаг боллоо шүү дээ. Таны биеийг асууж хэдэн мөх гэж л тентэртэй зам нээсэн юм. Галай хаач минь. Ялгсан хэдэн хургандаа санаа зовоод болдог ба. Урчны вороон дээр юу болж хонсон юм бол би жигжидэнд нэг очоод ирдэг ч юм билүү гэж бодох юм. Өөр хүн малж байгаа мал та эндээс санаа зовдохтой яа тийм? Бие бодохгүй юу? Зовлгүй яах вэ хүмүүн? Малын буян заяа гомдон штэ. За бид ч гэсэн хөдөл. Энийг таймд таймд байна уу юу? Ой.
Чи яасан найдахгүй юм бэ? Би чамд юу гэж загтлаа? Чи энэ малаа хар. Даанчтэй. Энд чи зүр бодруулаад ах юу болсон юм? Сүр бодрох юмгүй гэлэгнэ чи. Хөөе. Тань хүн зодох хэрэг байхгүй шүү. Чамд малаа хийхвээ юу? Гүтга. Уй багай. Цэцгэ. Гүтгэ гараад ирээч. Игчим гихч. Аав нь яаж ийн? Ястаа өнгөцөг хагалж шахлаа. Уул нь тун аваа байсан юмсан. Бага яа минь яаж ийн? Явж хэл төглөөд. Үзье та. Таатик. Үндэт. Аяар. За. Үчтэй хамсаг. За бага яа минь. Хувцас хүмүүс. Эмнэлэг твтүүлж эмчлэх шаардлагатай байна. Хонион яах вэ? Нэгдэл хонио мэднэ биз? Би ч хүнээ мэдье. Мето хоний чинь харалцж илвэг. Та хэвдсэн дээр байлгүй. Тэр ярихгүй. Ганц төлөг газар төрсөн. Хэн хүндэж өгөхгүй шүүх. Би таны амь насыг толгойгоор хариуцсан хүн шүү дээ бага юм. Ах нь хүнд балаг тарихгүй. Өгсөн ч гомдолгүйгээд гарын өсөг өгч хэлтэ. Та намайг цаасаар аны хоохойдог хүн гэж бодоогүй биз дээ. Яалаа гэж. Таныг хэвтүүлэн ч эмчлэн ч Ах чинь тийм амархан явчихгүй. Чи хараа үттэй. Ирж байгаа цаг байна. Үхтэлж хаавайс. Марла галаа төрчих. Шприц буцалгая. За одоох. Тэрэ их. Амар өвтөх багт. Юу ч гэсэн танд эрчимтэй эмчилгээ хийнэ. Дэлгэр цагаа гэж цаанаал нөгөөд. Зуны хонь усны үлэ хээсэн нууж. Ураг мүлэн бол үзүүрээсэн намтал. Уулын бол оройд гарах гэдэг амт. Ава. Нөгөө гүзээ иддэг хар хүзүүт хон дагуулж гүгээд болохгүй юм. Хужирсчил байгаа би тэгэр. Сайн байцгаана уу? Сайн. Мэддэг ачаа. Аав минь муудаад сандарлаа шүү. Эмч дамж ирэхээр нь бүр айчглаа шүү. Таны би чинь гайгүй юу? Хаа чи гайгүй шүү. Эго эмч бүсгүй сая л явбо. Тэгсэн. Саяхан явсан. Саахан унтаж хамарчаа. Маава. Аавдан хэрэггүй. Мэддэг ачаатан өг. Үгүй хэрэггүй. Та өрөөд аавдаг. Та ид. Тэдоггүй наатаа идэж. Чийл болсон хойно хэдэн хүүхэд гэж аймаг олоон тавиад л өөрөө хоосол явж байгаа үст. Өөрөө ирэхээ завдахгүй хоёр хүүгэл гүйлэх юм. Тэр хоёр ч их тустай шүү. Аава. Хонь холдчихлоо. Би бэлчээртэн дотоочод Тэгээд та
таны царай зүс чинь бүр аваа байна шүү дээ. Манай хоньны өнгө зүс тарга твэр гайгүй байгаа үсттэй. Оо, сайхан байна лээ, сайхан байна. За. Та би таиртгэхэд таныг хонио өгчөөд эмнэлэг бараадвал яасан юм те? Жилийн жилд 10-20 төлөлийн бод хөдөлцөхөдөг улсад олны энэх хөрөнгийг өгчөхөд юудаж хэвтэх. Би таирч малда хитэн хүүхдээсээ дутаагүй л хайртайсан та. Гүй тэгээд яагаад малын үе даниад байна? Яриулж заавлан байна. За би явъя та. Хөрхи гомдооч юм да. Оолн халуунд халж, хүйтэнд хөрч байж, үдий зэрэгтэй болгосон хэдэн хонио. Итгэлтэй хүний хартал өгч юмсан. Би зүгээр баваа. Гайгүй хаа. Хонь сайхан тогтвоо. Сайхан тогтлоо. Өдрөө гаргаад тогтоочлоо. Тэнд овоо ялаа шимүүл багтай. Болчтой. Миний охин шадвахын даныг очноо та. Зан зангаа усын хонион тэдний өгдөг юм уу гэж бодож байна. Аа, тэгээд Бус хүнийг бодвол энэ хэдий минь аяарн шүү байлгана байгаа. тийм дээ. Миний охин эртх явдаа. За. Өглөө нар дагуулад наашаан гарч ирсэн. Жин үдийн алдад хоёулаан сүүдэр дагуулад уруудна. Тэгвэл хонь хорхомж баг ялаа аватганч татруу байдгийг. Марлмаа ирж явах шиг дээ. Тийм байна. Аав энэ үе гайгуугаад. Хүүе, сайн уу? Ердөө уулзалтах цав авахгүй Сайн уу? Хонь сайхан тогтож гин үү? Сайхан. Солонго. Хүмүн цаад хорсон хонио босго. Заавах нь би яаж вэ? Аавыг эмнэлэгт хэвтгсэн. Хэвтэхгүй л гэж байгаа биз? Бараагүй тэгэл хөгшөндөө. Аав танаас өөр хүнд хонио өгөхгүй гэд болдгоо. Буурлын буйныг буцаах зэрэг хаавах. Гэхдээ марлам минь. Бүр өгсөн ч хамаагүй гэж гарын үсгээ өгөх гээд. Ахын танай хоньыг авчихж нэг л боломгүй санагдаад байна. Аав минь яана. Би аавыгаа асармаар байна. Та манай хоньыг авчих л та. Танай хоньыг авчихлаа гэхэд бараагүй дээ. Шатуу сумын авраг болчиход одоо аймгийн аврагыг өөрийн хүчээр биш багаягийн буйнаар авах нэгэд л төгөргийн бүргээр нэг шуугаад унана биз. За яах. Миний нэр төрчд өөрчгөж бодоод авчихъя. Би малчин хүнгэлээч буурлынхаа хаан чөрөхгүй. Буурлынхаа буйныг харуулчихвал яа. Багшийнхаа голыг тэгж харлуулсан дөрвөл зөнгөөрөө явсан мэн дээр үстэй. Би хадаг өрж очсон ганц шав шүү дээ. Ойрдоо могоо их үзэгдэх болж бороошх баг шүү. Хонион ойрогтор хариулж байгаарай. Марлмаа, баяртай. Орой очноо. За за.
Бөөн баяр бага яамын өчигдөр бүтэн сөөдөр нэвтрүүлсэн юм. Өнөөдөр яг дахин нэвтрүүлдэг юм. Үгүй ч одоо хүүхэд шиг л мен дуусч байдгүй. Энэ бас хөөргөн хүнэдэ чи. Хоцорч иршгэл. Аймгийн бүрэн сум нэгдлийн төгрөг бригадад шилмэл цуурь хариуцсан маллаж төлөв ойжуулах, мал өсгөх болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг жил дараалан дагуулan биелүүлсэн өвгөн ах багаяад болон түүний хайрт охин Марламад барилгын дугаар ангийн байлдагч Шадвын Готов Айдууны мэд хүргэснийг уламжлая. Багаяа гэж. Миний нэрийг мэддэггүй юм байна. Янгаас доошгүй литрээр давуулж ирсний дотор энэ зуныхаа Дарахчгүй юм биз дээ. Авгайлгаар минь дууцаар байгаад дамб гэдэг нэриймж мартаа шивдэ. Тэм сайн хөө нөмөргөшгүй хадагдаад ирэх гэж байхад моохнон зовоогоо Хүн сайтай л хүү юм да. За, ажил хэцүүдлээ. Нөгөө хэдэн сүрийн хавлал надад яваа. ирж яваацаг хаагч. Баяртай багая. Намайг чамайг Би өцөгдөр хатаа сууж байж л сонслого өнгөрөөч хичээдээ. Оо, ихч. Иш миний дэ. За, хон сайхан тогтож байна уу? Хорцоод босч өгдөгөө. Гэрээ санаагүй юу? Өдий том болсон үн чи яалаа. Миний дүү тэгээд малчин болж чадах нь юу? Бадам ихч намайг сайланд аваа гаршиж яах гэсэн. За. Харин телевизэр байхгүй л тийм их юм. Ядахта мал үргэн гээд магнитон чахвал. Яадаг гинэ. Нарс. Миний дүү дээлээ өмсөхгүй яасан. Энэ нэлтэйхэн байд юм аа. Аха. Манаас ур хороол болох уу? За яах нь юу? Хороололд болж хончин болоход олж илээ. Энд чи наад зах нь нэг л мэдхэд хамгийн балиарччихсан байх юм. Миний дүү. Ийм байдалд чинь л харин хүн цэвэрч юм байгуулдаг юм шүү дээ. Солонгоо. Хороолд очмоор байна. Хин хэнийг хэлэхэд дээ. Маа. Ундаа. Ядахта халуун устай штэ. За, сайн байцгаана уу? Сайн байна. Сайн байна уу? Заасан. Машин ирэхээр нь юу болсон юм бол гэж бодоод ирлээ л дээ. За тэгээ сайхан зусч байна уу? Сайхан. Сайн явцгааж байна уу? Сайн явж байна. Сайн.
Амархай оны чарахгүй л өнгөтэй байх шүү. Аврагтаач биш бэлчээртэй л байгаа байл. Би танахаар орох гэж явлаа л. Аа за. Таал баг ягийн хоныг авахаас Өвгөөрэй гэж хүссэн юм аа. Нэгдлийн зөвлөлч дэмжсэн. Малан бодохоос биш хүнээ боддоггүй гэж шүүмжлүүлээд байгаа. шүүмжилдэг нь миний зөв тийм битээ. Бараг. Харин авгаагаан захиж чадахгүй намайгаан захирах гэж юм биш үстэй. Эхнэр бол миний мэдлийг. Эмч бол улсын албаа хаагч шүү дээ. За дараа нь тоглосон. Алив та шатууга. Чихэр идэл үстэй. Яах вэ? Зуны дэлгэр цагт нутгийн чулуу 3 эргүүлнэгээд өвлийн хүйтэнд болохоор дунд дэш дулаан хэвтэргээд зүтгээд байж болно. Хөөшүүл бэдэ. Зүтгэж сурсуулс. Энэ залуус хязгаарч сурах уу? Манай солонг сурдгүй юу? Солонго манч одоохондоо хэдэн хон зүсэлч дөнгөхгүй л байна. Гэхдээ сурлгүй яах? Багаас аавыг дагаж хот хүрээ гэж яваад малаас их төсөрсөн хүнтэй. Аав ээж хоёр хүүхдийг дэндүү дураар нь тавиад эвдчих юм. Сургууль номд ч сурч чаддгүй, ажил мэргэжилгүй ийм хүн болгочихлоо. Бололгүй дээ. Малчин болтолч зай байна. Тэгээд манай энэ үншиг залууст шилмэл суур өгөх гэж үү? Багаягийн хон чинь илүү нугламтай. Хүн бүр харж хайрлаж байгаа сүрэг шүү дээ. Дараахан минь тех тусман өгөх хэрэгтэй. Сор болсон малан өхлөөр эднүс чинь нэгийг бодох учиртай юм байгаа үстэй. Хүнд ер нь итгэж найдах гэдэг тун чухал юм шүү. Хэн хоныг авах нь хамаалга. Ямар ч байсан баг яг хурдан эмчилгээгүй болохгүй. Манай энэ солонго шиг хүүхдэд гэв гэнтэх нэгдэл нийгмийн тэрх хөрөнгийг өгчихвөл хичээж ярмайх нь арай л ондоо болно доо. Маргааш баг яа тэгээд юу гэж хэлэх вэ? Аава, та яагаад босчих вэ? Би нэг л хонгон. За тэгээ шадвах чинь хүү гэж байна да. Ахгүй гинэ. Тэгнэ. Шадв хашир хүн. Хүүтэй нэг мөсөн өгөх гэж байхгүй юу? Готов хөө ТV-т хоёр дараажвар мэд дамжуулсаа. Намайг өвгөн ах багяа гэд. Чамайг түүний хайрт охин марламаа гэж бүр нэр зааж хэлсэн шүү. Өө, тийм үү? За би Хөөе, багяа босоо суучих. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаа нь. За, Би бүр овоо шүү. Таач мэг ялалцаж байна. Бом баяра дарга минь. Готов хөө охин бит хоёрт ая дууны мэнд дамжуулаад. За сэтгэл дагаадч тэр юм уу? Би бүр хөнгөрөөд явчлаа. Эм тариагаар эдгэрдэггүй өвчин ая дугаар нэг эдэг хэлээд яах. Ийм тэнгэртэй хүү ирэх гэж байхад чинь юу юуны туханд хөрлөгвөл хонион хөндөгс хотоо харлуулаач яах вэ? Аль хөөхөд наашаа суцаа хоёулаа маргаанаа үргэлжлүүлээ. Ойр холын улсын ярих нь өвстэй газраан бол улсгүй. Худагтай газраан хамар хатах юм байхгүй. Ер нь л хэцүүдэх нь гэсэн яриа бүр их боллоод. Манай энд үл яах. Устай болоод мэдэхгүй шүү дээ. Усчуулахынд залуучуудын хорооллынхан тусалж төгөргийн хонхорыг усчуулж эхэлсэн дээ. Зөвдөө тэнд чи юу ургадаг гэж санана. Ёстой эрдэн ургадаг хонхор. Яг л манай энтх шиг шүү дээ. Төрөө тань загнааснаас хойш манай энэний нүд овоо нээгцэн шүү. За би таны даралтыг нэг үзэх юм.
хогшин ховоо хэнээч гэсэн үг дуулахад илүүдэхгүй. Мал малгааны тухай биднаас асуухад гэмгүй л юм шүү. Шатав бол сайн мэдэн да. Илгээлтээ эцэс бас асууж лавлах юм гарах юм. Илгээлтэн эзэд илгээлтэн эзэдлэх юм. Эд одоохондоо юу мэдхэд. Эд нар ч мөн малдч тун төсөө байна шүү. Юм ер нь тэгээд аргалчихл гэж бодох юм. Хүн ер нь тэгээд юмыг нэг зэрэг тэгж сурчихгүй шүү дээ. Сайн туслах хэрэгтэй. Ёстой доо. Сонниос залуучуудын хороололдон сууц барьж байгаа. Ма, надад л би өглөө. 10 төгссөн хүүхдүүд мал дэлгэхтэй болгоч цараагүй дэгэ. Малчин болох хүүхдийг багаас нь малын дэргэд гаргах нь үлзийтэй юм да. Манай охиныг харахгүй юу? Юу лээ? Энд л 10 төгсгөл юу? Тэгнэ. Эчнээгээр төгсөн. Мал дээр гараад сурч болчихлвэн шүү дээ. Бололгүй яах. Багаасаа мал дагсан метвэн тэр хоёр борыг харж ил байгаарай. Шаггүй малчид болно да. Хэвлүүн гэдэг нь миний шавнар шүү дээ. Аймд минь дэвэл би энэ хоёртойгоо энэ өвлийг давхад овоо юм ухааруулна. Пүнзэнд биш хөдөөхөр хонь хургалуулахын учрыг мэдүүлнэ. Малыг өлчирчүүлэх нь л мөн байгаа. ялах хамтад чинь хатгаа авчих байлгүй. Энглэгэд миний хурга хорогдож байгаа хүмөө. Бөөцсээр байтал малын яс муудна. Ич их өглөндөө дэндв минь. Та хонио гэд өөрийгөө мартчих юм. Эмнэлэгт хэвтлгүй болохгүй шүү. Өвгөн ах нь одоо алцахгүй. Готвыгаан ирэхээр өөрөө оол тавиад хүрнэ. Манай солонго марал туслаа дэндэмэндэ байж байг. Та ер нь хитээ. Тэр годгонсон охин зэгсэн хотонтой хүндэг шүү. Гэхдээ шадуу хашир хүн байныг малын дөртөө болгож өгнө хаа. Тэгвэл гялайлаа шүү. Багая та бие бодлого болохгүй. Ямар ч байсан би одоогоор хэтгэхгүй. Замд орхигдсан эргүү төлөв мал болно гэхэд мөн хэцүү амтан байж билээ. Тэгээ чи тэрийг имчилнэ гэхээр хэцүү хэл санагдаж ээж билээ. Би аргагүй эрхэндэл оролцсон болохоос биш. Эдгээсээ эзэн нь энэ төргүй юм шүү. Илүү нугламтай хон цөөхөн байсан нь суур болгож өсгсөн гэвч. Тийм ээ. Тэр төлөг нь илүү нугламтай байснаас л санаа сэтсэн хэрэг байх. Буянтай өгшин шүү. Өвчин их газар авчтай хөрхий. Чи ажигсангүй юу? Ярьсан бүхэн нэг л гэрээс захиас шиг. Хоний навхан алгаа. Эрүү өвдөг нийлсэн хөгжтөл өчнөө олон хонь хариулж байна шүү. Саяын борооноор ажаагийн хоний алдчихсан гэж үнэн үү? Үннээр барах уу? Харин ашгүй замд нь хүн тааралдаж тогтоосон байна л. Түүнээс биш хоёр хөгшнөр ямар төдий хонь төлөвлөлттэй юм шүү. За сайн байна уу миний дүү? Сайн байна уу? Таны унаач бүр унаа болжээ. Нэгдлийн хог дээрээс босгосон гэхэргүй байгаа үз. Та ч юмхнаар юм ичих юм аа да. Намайг дөгөөч ямаа. Тэр шинэгээрээ барилцах чинь оройтох юм. Юу, барилцах нь нэрчээд байгаа юм шүү. За чивтгий золигтоод бай. Сонноос аавын чинь тухай бүр том юм бичиж байгаа. Одоо бас аавыг уурлуулах нь. Эртгөө очиж зураг дарнаа. Шинэгэрийн зураг авна. Хөөх, гоё аппараттай болчих. Нэгдэл өгсөн. За би одоо явъя да. Зургийг чинь авч өгнө. За тэгээрээ.
Би юунд тийм болчимгүй юм хэлвэ. Миний толгойд хаана нэм бодол вэ? Барих хүний нэрчгсэн юм шүү. Энэ дараа тэгш юм уу да? Энд барих уу да? Энд барих уу? За тэгье. Ой, Ганбата, Гансхвэ, Ганхойга. Та нар энэ гэр бараанаас зөөлцөөч. За тэр харав уу? Бараагүй дээ. Өдий цагийн малын бэлчээр бас таараад ирэхээр хорвол нь юм болтго юм. Би нэг мотоциклтэй үерлээ. Шаага шиптэй. Минийх явсагэр. Ой чихой. Наад будгийг халталлаа. Ухаа. Ичгээч. Тэгээд. Тос болж байгаа юм баг та. Сайн байна уу марлаа. 1080 хоногоос 60 хоног үлдлээ. Одоо чи юу байх вэ? Нэг мэдгтэл давхиад очино. Загтал номер 29. Сайн байна уу найз минь? Чамаас захиа аваад их баярлалаа. Багаяагийн би муудлаа гэж шагдаргаа надад захилгаа ирүүлсэн. Чөлөө аваад очтгийн даваан дээр зүгээр боллоо гэж захилгаа ирлээ. Одоо ч барыг захиа бичилдэггүй үсттэй. Баяртай. За л ухаад. Хослонгон чангалаа. За тэгэл. За баяа. Бараа. Нэг, хоёрын, гурван. Бацлуу. босаа. Айта. Хослон чангавайвал гэр цэнцгэр сайхан харагдсан шүү дээ. Сайхан таачтай. Гэрээзд ч ажиргалтай явна. Зургийг авъя байц. Алуу хойшоо. Хөөх. Тааж гарч гिचээ. Зиний төстэй. Нэгдэл өгсөй. Шагдар. Зураг сайхан гарна. Сайхан гарахгүй яах юм бэ? Хөшгөө татчих уу? Солонго өөрөө татнаа. Солонго. Миний охин хөшгөө тат. За. Өвчт чинь яаж яах вэ? Өвчин л эдэлж байхгүй юу? Энэ муу юм би гараа мөнгө гайхуулах нэ. Хог дээрээс босчиход уу? Худалдаа давчихсан юм шиг. Чи болч дэлгүүрээс аваад хог дээр хаяхаад мэднэ. Цаадах чинь та нарын хайсныг эд болгодог хүн шүү. За ч тоо. Муу багаяа сүйд болондоо шадуу ёстой хүний алдаж чонолж юу гинэ солон өөрөө татдаг гинэ яй давайц очиж хэлэх үү
ухаас улсын уяа төлөөлөгчин Бандарчин хэлсэн. 13 чуурын ухаас жижигчний мөтөв. Зохиолч Даштингийн 3 найр найруулсан үргэлжлэв. 13 жижигчний ухаас Ор халдсан хоньны хөл яагаад дагуулчихсан юм бол? Туурайныхын салонд чулуу орчихсон байна лээ. Маахым. Юу юм бэ аваа? Давстай шар тус. Морныхон чихэнтэйгээр Эмелийн хэдийч авсан морны нуруу авдаггүй юм. За. Марла аавынхан гоёлын дээлийг гаргачаарай. Хол ойроос хүн ирж магадаггүй. Аав нь гоёхгүй л болохгүй штэ. Тэгээд 17 цагаас хөлний юм ээ. 17 цаг 15 минутаас ардын дуу. Шагдарт нэг шинэ унаа өхмөр юм. Муу дугуйн бас л идэрчгээ юу дээ. Орон цагтж яах. Өвлийн хүйтэн дүүлэх хэцүүдэнтэй хөрхи. Хань сайхан тогтож гэнэ үү марлагч? Сайхан тогтож байна. Та юмаа гээчгээ юу? Яаж ийн? Нэг газар эргэлдээд л. Гүй ээ, одоохондоо гээси юм алгадаа миний дүү. Би хоёр таныг эмгээгэж гисэн юм уу л гэж бодсон. Гүй. Их чинь орох байх газраа л олж ядаж юм да. Аавыг имлэг твтүүлэх гэсэн. Одоохондоо хоньны авах хүн олддгүй. Их чинь уг нь аавыгаа бөөцөлмөр л байна. Та хоёр гүйс авах болтлагчдыг хамт байл да. Миний бууралдаг амар бүлгсэн шүү. Аваамар болох хаа. Би томлоод сансрын нисгчл болно үсттэй. Үгүй ээ, би хончин болно. Багай намайг баг ангаас хон дагуулна гэсэн юм чинь. Муу дугуй чинь эвдэрчгээ юу? Дугуй эвдэрч яах вэ? Засчихж болно. Энэ шадав бүр засал авахааргүй эвдэрч гүйцэж. Таны хоныг аваагүй чинь бүр нохол санаасных байж гэж. Шадав ахгүй гээгүй юм. Би л готовтойгоо гэсэн. Таны хоныг авчихвал ажил нэмэгдээд улсын авраг бол хөг өнгөрнө гэж бодоод цааргалсан байх нь. Шадав тийм хүн биш шүү. Би бүр дотор нь орсон юм шиг мэдэж байна. Таны готовд цугуулахгүй дээ. Тэнд өвдөргийн дугаа байдэрч. Авцарлгүй яах вэ? Шадвыг дагсан хүн малчил болно. За да юу л бол доо. Даргад бол холоо зэрэг малчин болгож өгнө гэчихэд далд бодол нь готов тавч өгсөн натаа гэр төхөрцсөн. Ийм харилсан дотор таймт ингэж байх уу? Сайн байна уу шагаха? Сайн уу марлаа. За аль юм дөө. Ганц хөө тийш нь тавьчих. Охин минь гүүгээ саачих уу? Тэглээ. За миний хоёр дуу одоо ингэж харьтаа. Их чинь ааруулаа тавь. Хоньон өгсөн өгөөгүй охин бит хоёроо даалцахгүй. Шагдар минь эр хүн шиг л явж үз. Хоёрын хооронд улгүй юмар битгий хөөцөлдөж бай. За тийм байдаг байж. Оо та явлаа юу? Явлаа. Мань хэвлээ яв.
Санаагаар унахгүй шүү хэмарлаа. Аваа толгойч нь халаагүй. Зүгээр. Аваа. Манай хон олон ч улчихсан юм шиг. Хот дүрээл. Хон таргалахаараа тавьдгийг. Нэг хон хоёр хоньны зайд хэвтэн шүү дээ. Та жаалах хэвдэхгүй яа. Би гайгүй энэ. Та нэг л юм бодоод ах шиг. Шагдрах танд юм яриа юу? Гайгүй. Чамд тэгж бодогдоо гэдтэй шагдар юм хэлээгүй. За, хүм гэртээ орох. Цэргийн хүүхдүүч ирж яваадаг. Чиж гэртээ боллоо. Одоо тэгээд удахгүй гэргийтэй болох юм байгаа үсттэй аа. Араажаар хөөхөн оролдоод за чи болдоо. Чи тэр харж гин үү? Эднийхээр ороод гарах уу? Чи эхлээд гэртээ буухо. Гэрийн нарийн урилга өгчихсөн ирэх байлгүй дээ заадууд чинь. За за. Атва ороод анаар очно. Нэр очиж шүү. Таны ирдэг тун сайн бол. Намайг нэгдлийн зөвлөл наашны явууллаа. Аа. Дарга минь. Энэ үхэн дэлгэхэд би готвыгаа эхлээд сургууль соёлын мөрөөлгсөн ат. Та өөрөө малчин хүн удам залгуулсан дээргүй юу? Хөдөлмөрийн баатрууд чинь хүүхдүүдэд дандаа дэрэгдээ авсан байх юм. Йоо. За миний баатар болдог. Готвы малчин болдогч зангууны үлгэрээ. Мэтөх маань 5 хүүхэдтэй. Зарим нь малчин болно үз. Би ч ганц хүүгэн баараагүй. Өөрхийдөө солонго маань бүсгүй амтэн. Би яндаасан малчин болчихвол хүнийгээр харахгүйсэн те. Харин тийм ээ. Таал нь хүнийгээр харахааргүй хүн болгоод өгч үз. Нэгэн ч гэсэн ажлын дөртөө болчихвол айтай юу. Гэхдээ дарга минь би готвыгаа хөдөөнөөс хөндөрүүлэхгүй л дээ. Баараагүй зоо техник ч юм уу малын юмч болгосон нат. Одооний хүүхдүүд сүрхий болж шүү. Та энийг унш та. Би гараад ирье. Дарга явчих уу? Үгүй хаа. Байлдагч готвын авсан бүтээлч үүрэг. Юу?
Бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Намхай Нямбугийн туршлагаар ажиллаж 15 жилд нэгдэлтэй Түмэн цагаан хонь төлөөр нь өсгөж өгнө. Юу гинэ? Энэ хүүхд чи хэн дуруу татчихв? Гүн бодлохгүй юм хийдэг хүүхдээ ядаж эцгийг бараадаггүй те. Багаяагийн хоныг авчихвал чи өдөрт олдохоос өнгөрнө. Өнөө ярьснараа энэ үгнээс гардаг охинтой суулгаад хаяандаа авч явбал ямар вэ? Яадаг бол цаадах чинь. Энэ годгор охин хөдөө идэшгүй бах уу. Дэндүү нөмөр нөөлөг алстаа хүүд минь хэрэг болж мэднэ. За мөнгө даргаараа яваач үгүй ч үдэ. Хөөе. Та нарт айраг хүртэж байна уу? Айраг ба. Тааш нь дамжуулч. Сайхаас нийцээчээл заяа хичээл ажиллахыг ч үзүүлэх юм байна. Аава, багаяа ирэхгүй нэ. Би энэ дараа. Тэгвэл би очиж золгоё. Гэрийнхээ найрнаас явна гэдэг чи юу гэсэн? Маргааш очиод золгочихгүй юу? Тань над юмнаас идж байгаа. Алив чимээгүй дарах хэлэх гэж. За. Сумын авраг шадууган хүү готов удам залгаж малчин болохоор үүрэг амлалт авч байгаад бид бүхэн үнэнхүү их баяртай байна. Готвын энэ сайхан санаач нэгдлийн зөвлөл бүрэн дүүрэн дэмжиж энэ жил цэргээс халагдсан залуусаар хончтын гавшгаа бариад байгуулахаар шийдвэрлсэн юм. Ингээд залуу хончтынхаа анхны хөрөнгө болгож энэ телевизрийг цахилгаан моторын хамт бэлэглэж байна. Моторын нараа оруулж ирж амжсангүй. За бүгдээ уусгаа. Алио, айргнаас игээ. Эгч нээш нэгч. Маа, айрг ууцгаа. Аварга. Готов минь. Би ингээд явъя. Замдан багаягийнхаар орж эм хөргөх учиртай. Энх чимэг манд дуудлан явчихсан. Бас хэн сандар гатах вэ? Буурал дэдэ хариугүй байгаа. Алио миний хүү дарахыг гаргачаа. Хорон донд танаар хинаас уухгүй дээ. Өөрийнхөө архийг уuna. Задруу чангалчлаа. Үлдсний багаяада амсуулна. Хайчи. Шагтрын хэлдэг хүн болох нь моох юм хэцүүтэл. Сургуул номч байх. Гэхдээ малдагсан хүний хамт тустай гэж үгүйдэг. За баяртай. Бүгдээрээ баяртай.
Баяртай. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. За хүн хэзээч хаанч хүн шиг явах учиртай юм шүү. Оо шаага. Та ч юм дамжихгүй юм аа. Тэгэхгүй яах юм? Нэгдлийн дарга намайг хэлэхдээ чи 3 хүний ажил хийж байна. Араажвтайгаа бол хуулагч, аппараттайгаа бол сурвалжлагч, ийжтэйгээ бол зарлаг гэсэн юм чинь. Тэгэхэд зарим нь ганц хүний ажиллаа хийж чадахгүй байж бас алдар хүнд гордсон надаа. Чи хэнийг дайруулж хэлээд байна? Хэн төрөл дуурсан хүнийг чамайг мэдвүү? Чи яагаад багаягийн хүнийг аваагүй юм? Чи аваргаалтна гэж айсан шүү дээ. Би чиний тухай ганц ч мөр мэдээ сонинд бичээгүй минь ёстой. Чи их согтсон байна шүү шаага. Би согтож, чи шогтож мэдвүү? Чи хаана ингэж залчихаа вэ? За чи бол төрсөн дүүгээ зарж үж аваргуулчиход одоо юуг нь гав ярахад байгаа юм ба? За чи зүгээр байж чадахгүй юм бол ноёт эсхий дундтнуу да. Энийг хараач хөө үнэн гэлээ гэж ноёт эсхийд боох нь гайгүй байдгүй. 400 хоноо яа гэж байж ихэр удамтай илүү малгайтай 500 хоноо малж чадахгүй чинь үнэн шүү дээ үнэн. Готво чи энийг мэд. Наатаа барьж бадгоо. Нэг мөн өнгөн хоёр нүдээ. Бүсэм яад гэмээр тасчих шүү. Яв шиг. Ямар таныг гүжирдсэн биш үү? Биднес таныг дэмжихээр л нэг болсон. Үхэж өргөцсөн төдийч нь хүртэл нэр дээрээ бичүүлж илсэн. Одоо боли ах минь ороодсон ч гэсэн үнний мөрийнхөө. Аавч танигтгаа байлжээ. Чиний эцэг чинь хүн биш болсон. Танихгүй байдаг чинь зөв. Одоо бүр хүний хайр сэтгэлээр тоглох нэ. Солонгоо миний дүүн тоглоомд битгий оролцоорой. Яа. Боли мятан минь готвынхаа хаяаг л бараад. Ингэж байгаа ч яа шүү. Төрс ахыгаа ингэж хэлдэг хүн бас байдаг. Өдөө олон жил өвөртөө өргөж, хажуудаа халамжилж явсан л буруу болж тээ. Ямар муухай юм бэ? Яста амар юм аа. Өдрийн наранд хорцоход олигтой идэж чадаагүй юм. Үдшийн сэрүүнд хэд хазаад авах. Тэгээд ч надад чамтай ярих юм байна. Аав нь сумын хошоо аврагуулсан. Хичнээн хэлдэг юм бит. Энэ жил аймгийн авраг болчихсон надад. Гадралж байна. Би авраг боллоо ч насны жийжинд гарсан надад ямар хүртэл байх. Харин залуу зандан та нарт л нөмөр нөөлөг болох байх. Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иддэг гэсэн үгтэй юм шүү. Аав нь хүүгээсээ юу нөх вэ? Багаягийн шилмэл омгийн хоныг авчих бол энэ тухай саналдаг. Малгай шаардагдах хэцүү мал да. Аава. Шагдруухан хэлдэг үнэн үү? Миний хүү үүрэг амлалт авахаас өмнө ээж авдаа дуулах нь яасан юм? Багаягийн хоныг авбалч сайнэр дуулахгүй л баг. Би айрамд хатуу хизүүгээс хаширч яваагүй юм шүү дээ аав. Отво. Цэргийн хүний хаяг чинь хайрцаг майрцаг гэж хэцүү байдаг гэсэн. Чи захиа бичин шүү. Бичдэггүй яах вэ? Уг нь аавын би гайгуулж бит хоёр юу алцах вэ? Тийм дээ. Аав унтчихаа юу та?
Тийм байна. Би одоо Майныг ууч. Юу вэ? Зүгээрээ ууч. Айхгүй шүү дээ. Яа гэм бэ? Чи чинь зэрэгт явах гэж байгаа эр хүн биз дээ. Болё. Ааваас айж байна. Чи өмсөд үзтээ. Чи хизээж гээ. Зайл. Али, би шидэсин аваад. За би нэгээр өгөтгөө. Урд хормойгийн унгадаг гიშгийг, хойд хормойгийн хонь хураг гიშгийг. Энэ жил чишчүү, эргэчил торг өмсөөрэй. Оо. Энэ юу? Чихэр. Биш ээ. Үзв. Биш ээ. Тэгвэл үү? Тэгвэл бөгч. Оо, чи ерөөсөө таахгүй юм байна. Оо. Ази исэн ч болоо. Хоёлоо хувааж ах уу? Үлгэр шиг. Яагаад? Чи хоёр үлгэрт итгэж өссөн биз дээ. Харин тавын хин ах уу? Өрхийн тэргүүлэгч болохоор би авъя. Заамаа. Энцэн мала метавахын нэр дээр бичүүлсэн юм уу? Аав нь хүүгэн сайн сайхан явбал бараагүй баяр. Миний хүү аавынхаа хаяг вараацсан үлзийтэй үстэй. Өгсөн мала метавахын нэр дээр бичүүлдэг үнэн үү? Одоо чи өөрөөр толгойлох болж. Энэ солон гаднаан хөнгөн шингэн ч гэсэн дотор нь цагаан цайлган хүн. Энэ охинтой суучих бол дэндвийн нөмөр нөөлөг өнөө эсэхэд хитэн чамд хэрэг болох байх. Ийм л байна. Явж унт. Бүр иймдээ тулсан би. Хаана унтах? Энд үү? Чи гэр барьж өгöd байхад гэрт унтахгүй хаа унтах гэсэн юм. Ёстой бүхнийг ёсоор нь хийлээ. Энэс илүү яалах гэсэн юм бэ чи? Миний охин одоо унтдаа ядарсан байх. Солонго. Чиний хэлдгээр энэ бүх жүжигийг төгсгөе. Чи намайг ойлгоорой. Чи дэндүү итгэмтгий цагаанаас сууж дандаа л алдаж явах юм. Мөр хөөхт биш үү? Аав ээж охин минь хүү минь гээд хошууд ивсэд байхаар нь чамайг аав ээжтэй хэлээд аав ээж чи ингэж байгаа юм байх гэж битүү гордож чамайг хүлээсэн юм. Чи миний чамд хайрдаг мэдэн штэ. Чи яв марсматаач. Тэр чамайг надаас дутуугүй харж байгаа адилхан бүсгүй юм чинь. Хүн өөрийнхөө хувь тавилан өөрөө л хариуцах хэрэгтэй юм шиг те. Чи яв.
яава. Аавн. Зүгээр байна миний ах. Зүгээр. Таны царай ямар хачаа харагдав. Наа зүгээр дээ. Би ерөөсөө Маралма. Миний ах маралма. Чи охин хүн өөрөө очдгүй юм шиг. энэ хэдэн чинь өртөө пууч хэлдэ. Шатуу нам уу? Готун нам уу? Би лавыг асах.